Энэхүү өдрийн мэнд хүргэе. Guys, шинэ 7 хоног нэгт өдөр. Гэхдээ гоё юна гадаа. Let's go. За өглөөний мэнд guys, шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдөр төлөвлөгөө нэг tea talk буюу цай уунгаа таны асуулт хариултанд хариулж авъя. Зориуд та нар харсан бол би нэг пост оруулсан байсан. Ямар пост вэ гэхээр доор комент хэсэгт асуулттай бөөгнүүлээрээ дараа нэг асуулт хариултын видео бий болж өгвөл өөр төлөвлөгөөр хичээлээс гадна өөр асуулт байвал сайн шүү гэсэн пост оруулсан YouTube дээр. За хэрэг асуулт бөөгнөрсөн хэрүүлээ харцгаая. Ердөө нэг асуулт танд ирсэн байна. Яагаад ердөө ганцхан асуулт гэж үү? Та бүхнээс минь маш олон асуулт ирнэ байх гэж бодож байсан. Дэши тэнгэр хоол, доошоо газар хатуу. Тэгэхээр хэдүүлээ сая ямар цай чансан бэ гэхээр ийм та бүхэн харж байгаа юм чемпион гэдэг цай байгаа. Ихэд бол казак цай гэх юм уу? Бас дээжгүй. Жинчэн салхурны цайны 3 халбаг гэж болно. 4 халбаг ч юм уу. Тэгээд ийм данх гэдэг үлүүтэй энд нь хийж байгаа. Ихэд бол цайгаа бослогчдаг. Тэгээд нэг санийх шиг нэг гой бослгаад гэх юм бол цай маань ийм гой хар болоод ирдгээ. Тэгээд давхар басан юм халуусаа бослогчно. Тэгээд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр саний 2 цай хэрэгтэй. Тэгээд энд нь бас нэг сүү хэрэгтэй. Сүүгээ зарим хүмүүс бас халаадаг. Цайгаа илүү халуун ууя гэвэл сүүгээ бас халааж болно. Гэхдээ ерөнхийдөө баг халаад хөмдөө цай маань халуун. Тэгээд энэ бас боссон халуус байгаа. Хангалттай халуун болж өгдөг. За одоо би та бүхэнд харуулъя заяа. Яаж казак цай хийх юм. За эхний ээлжинд явах гэхээр энд чи нэгэ тосно. Нөгөө тэр цайны идэ гэж ярьдэн шүү дээ. Тэр нь цайнд орохгүй тулд. За нэг аягныхаа нэг 3/1 нь цайгаа хийн. Тэгээд дахиад 3/1 нь халуусаа хийн. Тэгээд үлдсэн сүүгээ жоохон тааруулаад хийн. Нөхөд юм гоё шаргал бордоо өнгөтэй харж байна. Камер дээр болохоор нэлээд бод харж байна. Тэр болохоор яг бараан гэх юм уу? Нэг 90-с бит шүү дээ. 90-с чихэр орсон нэг юм харагдаж байна. За тэгээд цайн дээр гоё хэлсэн чихэр хийж уудах хүн байна. Хэлсэн чихэр хийж уудахгүй ч хүн байна. За тэгээд бас казак цайнаас гадна юм гоё 2 казак шоколад байдаг. Хэдүүлээ нэг 2 казак цайтай гоё хольж амсч үзье. Энийг хараад та бүхэн бол шууд мэдэх бах Казахстаны үндэсний шоколад байгаа. Хайд хэд гэж бодож байна вэ? За ойролцоогоор 950 тенге. За бараг 1000 тенге юм уу? 1 тенгэнд 7 байдаг. Тэгэхээр 7000 төгрөг гэсэн үг. Ерөнхийдөө бол аюулгүй гоё. Юу та бүхэн Казахстанд байх юм бол 100 анх удаа ирэх гэж байгаа ч юм уу байх юм бол саний тэр чемпион гэсэн цай. Эсвэл энэ 2 шоколадыг бол заавал амсахад хэрэгтэй. Ерөнхийдөө ингэ тухайн улсаар ажиллаж хахад заавалч үнийг соёлын сурах гэдэг ч юм уу тийм бүхэн байдаг шүү дээ. За хэдүүл эхлээд энэ шоколадыг задлж үзье. Энэ шоколадыг ингэж идэх хүсдэг байсан шүү дээ. Тэг барьж байгаа л. Дөнгөс сая хөргөчнөөс гаргасан болохоор их хатуу байна. Энэ казак шоколад ямар хаанцтай дүү гэхээр жооны тийм хар шоколад төрлийн. Тэр хар шоколадаа бодвол илүү зөөлөх хаанцтай.
цаатай хамт гэж идчихсэн юм. Яг тийм нэг хитэрсэн биш, хитрхи нэлуун биш, хитрхи юу гашуунч биш. Яг нэг тийм гоё дундаж хамттай гэх юм уу? Та бүхэн бас аваад амсаад үзээрэй. Одоо нөгөө шоколадыг амсаад үзээрэй. Гэхдээ энэ хаана нэлээ бас нэг гоё сүүн хамттай байдаг гэсэн тэр нь айгүй гоё хамттайсэн. Тэрийг би олоогүй. Гадаргуу нь арайж өөр юм байна. Харж байгаа. Нүүд нь болохоор зүг сулгай. Илүү их олон ширхтэй. Одоо энийг ирж байгаа шүү дээ. Яг юм. Саяны түрүүний амсад нь болохоор яг энэ илүү гоё харагдчихсан. Одоо энэ амсаа энэ илүү нөгөөхөө бодвол арай нэг тийм гоё. Илүү нэг чихрлэг хамтлагийн хувьд арай жоох илүү ч юм уу. Гэхдээ илүү бас хамаагүй илүү нэг гоё тийм дундаж амс дунд шинэ. Энийгээ бодвол энэ арай жоох нэг тийм илүү гоё чихрлэг юм шиг байна. За миний хувьд гэх юм бол энд баг 10-аас 9 оноо өглөө. Энд болохоор би 10-аас 8 оноо өгч байна. Энэ илүү санагдлаа. Та бүх хоёулын нэг амсаад аваад үзээрэй. Хүн бүрийн амтлах юм бас өөр байдаг баг. Энэ нь болохоор арай жоох нэг тийм энэ болохоор арай жоох сул хамттай. Энийгээ бодвол. За тийм нэг иймэрхүү байна. За тийм сайхан ингээд казак цайгаа уугаад цаг шоколадаа бас идээд гэтээ хэтрүүлж болохгүй. Эндэж тааглаж авдна. Тийм тэгээ би бас дэлгүүрсэн юм авсан. Эний өөр гэнэ та бүхний сайн мэд пираник байна. Тэр иристэй гаднаа юм цагаан доор шоколадтай. Энэ ч бас хөөрхөн 800 төгрөг гэдэг. 700 ч үү. За тэгээд нөгөө асуултанд хариулъя. Гэтэ ганцхан асуулт байсан. Тэрэнд нь хариулаад өөр босод миний бичлэгнүүдээр асуусан асуулт байна уу? Харцгаая. За эхний асуулт. Төвлөрөө өөр дээр заавал тоглож чаддаг байх ёстой. Айнууд гэвэл юу байх вэ? Гинэ. За энэ яг хоёр талаас нь ярина. Тэрний юу гэхээр мэржлийн хүний хувьд эсвэл нөгөөх нь сонирхчийн хувьд гэж байдаг. За мэржлийн хувьд гэх юм бол Swiss төвлөрөө ангиар хэрвээ орхиж байгаа залуус байх юм бол ерөөдөө тэнд нь өөр чинь төвчээр болон юмыг хэр хурдан ойлгодог, сурдаг, тогтоодог байх хэрэгтэй. Ихийн тулд бол маш их амар сайн хичээх хэрэгтэй. За тэгэхээр ерөөдөө бол төвлөрөөр дээр болохоор заавч тоглож чаддаг байх зохиолууд гэх юм бол этюд, санаад, баах, пис гэдэг юм зохиолууд байдаг. Энэ ямар учиртай юм гэхээр этюд гэдэг маань болохоор яг тухайн та бүхний чинь гарын тасал гэж хэлж болно нэг үгээр. Гэхдээ нөгөө талаар болохоор бүтэн зохиол гэж явагддаг. Этюд гарын хурд юу гэдэг бүх скиллийг сайжруулах тийм зорилготой. За пис нь болохоор дотоод тухайн хүний мэдрэмжийг илүү гаргаж өгөх тийм эсвэл мэдрэмжийг илүү сайжруулах гоё тийм уянгалаг зохиолууд байдаг шүү дээ. Бидний сайн мэдэх ингээд Turkish March гэж байдаг шүү дээ. Тэр бас пис төрөлдөө ордог. Өөр янз бүрийн зохиолууд байгаа. Дараад нь болохоор санаад гэж байдаг. Та бүхэн сайн мэдэх сарны санаад гэж байна. Тэр сонсчихсан бол. За дараа нь баах, Себастьян баах л үү. За ерөөд бол бас олон хоолой гэдгээр алдартай. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр баруун гар нэг хоолой ингээд тоглоо явж илаа гэхэд бүхэл бүтэн 8 10 мөрний дараачаас 100 гар өөр нэг хоолой гарч ирдэг. Тэр нь юу гэхээр баруун гар ингээд эхэлчихсэн бол 100 гар нэг 8 9 мөрний араас нь ингээд тоглож ч юм уу те. Тэгмээ бас баруун гар дотроо 5 хуруу баг штэ. 5 хуруу баруун нэг гар дээрээ 2 хоолой зэрэг явж тохиол байдаг. Тэгэхээр 2 ингээд зэрэг тоглох ч юм уу те. Ер нь бол их адармаатай. Миний хувьд бол хамгийн хэцүү нь баах. Миний тарих баруун зүүн гээд 2 удаа салдаг бол баах. Та бүхний тархийг чинь баг 5 6 удаа салгана. За мэрэгжлийн хувьд бол нэг юм байна. За сонирхчийн хувьд гэх юм бол за ерөөдөө заавал чаддаг гэхээс илүү яг ухаан хүмүүсийн мэддэг те сонирхдаг тиймэрхүү юмыг бас тоглол зүгээр байх. Жишээ нь Юрима гэдэг алдартай төвлөрөө урч байгаа штэ. Тэрний Кистерэн байна. Революцийн юу гэдэг байна. Энэ бодлоор дөнгөж хөгжим сурч байгаа бүх залуучууд яг энэ хоёр аяыг л сурахыг хүсдэг байх. Кистерэн болон революцийн юу. Зөвлөхөд бол яг тийм байна. Би ч гэсэн анх бас гитар сурч байхад Юримагийн революцийн юу сурч байсан. Дараад нь Кистерэнийг сурч байсан. Одоо төвлөрөө ур дээр сурах гэж бодож байгаа. Эхний ээлжинд энэ хоёр байна. Дараа яваан та ингээд та бүхэнд би нөгөө нот яаж унших тэрийг зааж өгсөн шүү дээ. Тэнгүүд та бүхэн одоо хүссэнтэй сурахыг хүссэн бүх дуугаа зөв Google-ээс хайгаал sheet music гэж бичвэл
гараад ирнэ. Piano sheet гэвэл сая би бас нөгөө rapper та нарын игийн дууг төгөлрөөр заасан тийм үү. Тэгвэл та бүхэн тийм шиг адилхан сурж олно. Эсвэл та бүхэн шууд тухайн зохиолын нэрийг бичээл beginner гэдэг ч юм уу те. Эсвэл intermediate гэсэн гүнзгий шийдтэй тэрийг харталтанд бичиж байгаа л тэр sheet music гэж орчихно гэсэн. Ерөнхийдөө YouTube дээр бас олон төгөлрөө урьж байдаг гадаадын cover хийсэн. Тэдний зарим нь болохоор доор description хэсгээр өөртөө тоглож байгаа нотыг бас оруулцдаг. Тэгэхээр та бүхэн бас тэнцээс ороод бас авчиж болно. За дараагийнх нь болохоор бусад бичлэгнээсээ асуусан асуултуудыг хариулъя. За нэг юм бичсэн байна. Бэлтгэл хийх төгөлрөх хууртай газар хаагур байдаг вэ? За тэрийг өстой мэдгүй юм байна. Нэгд бол сайн мэдгүй юм байна. Гэхдээ яг өөртөө сургалтын суугаад тухайн багшаасаа асууж болох байх. Танад ингээд илүү цагаар суугаад бэлдэж болох уу гэдэг ч юм уу тийм. За дараагийн асуулт. Эхлэн сурахад ямар нэртэй хөгжим авах вэ? Том хөгждөг гинэ. За ерөнхийдөө ямар төгөлрөөр авах чагаас шалтгаална. Акустик буюу яг бүр залгадаг биш тийм төгөлрөөрөө эсвэл дижитал буюу залгадаг төгөлрөөрөө. Ерөнхийдөө бол яг ялгаа нь юу вэ гэхээр акустик нь болохоор илүү гоё амьд дуурдаг гэх юм уу? Илүү гоё задарч өгдөг өнгөнүүд нь. Гэхдээ нэг асуудал нь гэх юм бол ингээд 6 сар ч юм уу те эсвэл жилд 2 удаа хөглөх хэрэг гардаг. Тэгээ өөрөө сайн ачлаад зах юм бол ер нь бол жилд бараг 1 удаа хөглөөд явхад болно. Дижитал төгөлрүүд нь болохоор заалгана. Гэхдээ ер нь бол яг тог техникээс өөр асуудал гарахгүй бол ер нь бол нэг хэвтэрхэн бага байдаг. Боломжийн үнэтэй акустик шиг дижитал төгөлрөөр авъягүй л жоохон үнэтэй байдаг. 5 сая маяг ч юм уу тийм үргэлдэг. Гэхдээ арай гайгүй боломжийн төгөлрөөр гэх юм бол нэг Casio байдаг юм шиг санагдаад байна. Ерөнхийдөө ихвчлэн хүмүүсүүд хэрэглээд байгаа Casio ч юм уу тийм. Харин акустик төгөлрөөр гэх юм бол та бүхний мэдэх Yamaha гэдэг брэнд байгаа тийм үү. Гэхдээ тэр нь жоохон үнэтэй байдаг. За бүр яг боломжийн акустик хаживал орос төгөлрөөрүүд зүгээр SSR гэдэг чинь Украиний үүдээ тийм 3 шиг SR гэсэн тиймэрхүү төгөлрөөрүүд авал бас зүгээр байдаг. Анх сурч байхад бол гэхдээ бас тухайн хүүхдийн бас шүүл да цаашаа бас хэр сурах уу тийм зүгээр нэг авчаал хальт нөгөө кайф 6 гарах гэж нэг хальт авсан болчвол нэг тийм үнэтэй төгөлрөөр хэрэггүй л байх. Цаашдаа бүр овоо хөрхөн ингээд сураад авах юм бол акустик тэр орос төгөлрөөр зүгээр байх. Дараагийн асуулт. Бүдүүн хуруутай юм аа яг уу сонсгол сайн савхаар дарж болдгоо юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө бол миний бодлоор тийм бүдүүн хуруутай жоохон миралэг хуруутай ч юм уу тийм хүмүүсд төгөлрөөр айгуу гой тоглож гэж боддог. Ягаад вэ гэхээр одоо ингээд зарим хүмүүс бүр жижигхэн нарийнхан хуруутай гэж магадгүй. Гэхдээ яг тухайн төгөлрөөр дээр зохиол дээр хэдүүлээ үтсэн шүү дээ тийм хүчтэл F үсэг форте морд чанга зөөл ингээд тоглох гэдэг тийм. Нэрийг болохоор илүү сайн гаргаж өгдөг гэх юм уу? Бүдүүн жоохон миралэг хуруутай хүмүүсүүд нь илүү их нэг тийм юу мөрчмтэй тий төгөлрөөрийн даралтуудыг аюу гой мэдэрдэг юм шиг надад санагддаг. Дараагийн асуулт. Гэртээ сурахт бол ямар хөгжим авах вэ? Мэдээж том төгөлдөр хуур биш гэж байна. За гэртээ сурах юм бол эхний ээлжинд механик төгөлрөөр зүгээр юм болов? Том биш гэхээр тэгэл мэдээж механик зүгээр нэг иймэрхүү төгөлрөөр гэсэн үг шүү дээ. Гэхдээ анхаарах зүйл гэх юм бол төгөлрөөрийн даралтны суултыг мэдрэх хэрэгтэй. Одоо та бүхэн чанга дарах юм бол тэр нь чанга дуурах жишээний сул дарах юм бол сул дуурах жишээний даралтын мэдрэгчтэй төгөлрөөр байвал зүгээр механик гэвэл дараагийн асуулт. Гитар заахгүй юу? Онлайн сургалт энэ төр байна уу гинэ. За ерөнхийдөө бол 1 сард гитар би заая гэж бодож ирсэн. Гэхдээ яг усааргаад ингээд санаанд амжаагүй. Эхлээд бол би төгөлрөөрөөс өмнө гитар заая гэж бодож ирсэн. Энд хамаадны ахынд ирчээд төгөлрөөр байхаар нь тэгээд за төгөлрөөр зааж эхлэгээд ерөөд бол яг гитар гэх юм бол төвтэй бас сургалтууд зөндөө байгаа. Ялангуяа манай багш Давка гэдэг та бүхэн бас сайн мэдэх бах. Давка Tunes гэдэг. Тийм анх би 13 онд сурч ирсэн. Тэгээд 1 жил сураад 14 оноос 15 он хүртэл бас тэнцэний 1 жил багшлаад тэгээд дунд нь бас болоод багшлаад явдаг бас одоо л яахгүй байгаа. Онлайн сургалт байна уу гэхээр ерөөд бол та нар англи хэлтэй л байх юм бол YouTube дээр баг 10,000 хичээлүүд байгаа. Англи хэл дээр заасан. Түүний гитар гэхээс илүү гитарын хичээлүүд монгол хэл дээр заасан юм бол маш их байгаа. Тэр нь бол нэг гитар нэг заагаад нэг олон хүнд хүрч чадахгүй байх гэж бодож байна. Яг л Давка багш маань ингээд бүгдийг ингээд заасан болохоор YouTube дээр дараагийн асуулт.
мажор минор гэж хоёр аяны сонголт яг ямар үедээ хэрэглэх талаар дараагийн хичээлдээ зааж өгнө. Өмнө нь би аккорд гэсэн хичээлдэр би тайлбарласан байгаа. Мажор нь болохоор зүгээр happy сонсогддог, минор нь болохоор жоохон гунигтай сонсогдно. За ямар үед хэрэглэх юм бэ гэхээр одоо сая би түрүү заасан шүү дээ нөгөө та нарын гигангийн дуун дээр тэн дээр болохоор бас ингээд тухайн аккорд маань ямар аккордноос эхэлж чинь те тэнцэнс ингээд авахуулаад тухайн бас дууг тодорхойлж болдог. Энэ жоохон нэг тийм гунигийн юм дуу эсвэл жоохон тийм аж аргалтай дэшээ явсан дуу гэж тодорхойлдог. Гингээ дууд чинь жоохон нэг тиймхүү гунигийн зэрэгт ингээд баригдаад те ламнар ингээ халуулаад таандар нөр ингээ шатж байгаа ч юм уу те харт хүн тэгээ ингээл хамт ингээл цухтыг бич жагаал тэгэл цэгт эднэрт баригдаал жоохон тийм гунигийн дуу байсан шүү дээ. Тиймхүү тодорхойлж болдог. Тэгээ бас хэрвээ та бүхэн дуу юм зохиохдоо ямар дуу зохиомоор байна? Тэрнээсээ шалтгаалаад мажорыг тоглох юм бол гоё happy дуу зохиодог ч юм уу. Эсвэл минор аккордыг тоглохдоо жоохон гунигийн аяз зохиох ч юм уу. Тиймхүү байдлаар ашиглаж болдог. Сонголтын хувьд бол гэх юм бол. Тэгээд асуулт хариултын хувьд бол юм хүү байна. Тэг удахгүй бас хэлүүлээ. Мянгуул болох гэж байгаа юм байна. Mystery Box 10,000 subscribe хүрэхэд нэг гэсэн нэг тийм cover зураг байгаа. За энэ дээр яг уу гэхээр ерөнхийдөө бол 10,000 subscribe хүрэх юм бол гой та бүхэндээ бэлэг бариад Mystery Box нэ гэж бодсон. Цаашдаа ч гэсэн 25, 50,000, 100,000 гээд явах байх. Ирээд бол та бүхэн гадаадын YouTube-уудыг үзчихлээсэн баг тийм. Амар том 1 сая, 2 сая таарчсан тийм. Бид нар болохоор үзэгчтэй гоё ингээд баярлуулдаг. Гоё үзэгчдийн дунд ингээд challenge авдаг ч юм уу тийм. Ялангуяа наад захын жишгээр бол та бүхэн Mr Beast гэх баг тийм. Хамгийн том YouTube-ээр би ч бас бодсон. Өмнөх YouTube сувг 10k хүрч жагаад хаагдуулсан гэж ярьжсэн. Тэр үзэг бол энэ бичлэг үзээрэй. Өмнөх YouTube дээр юу хийчихсэн бэ гэхээр яг 10,000 хөрөнгөд яг гадаадын контентыг Монголд оруулж ирье гэсэн юм бод болж ирэхгүй юу. За өнөөдрийн T-Talk буюу цааны ярилцлага асуулт хариулт та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. За тэгээд гоё дэлгүүр дээр ийм хойшигтай харагдсан бол хоёулынг нь гоё аваад амсаад үзээрэй. Миний хувьд бол энэ хамгийн гоё байж санагдлаа. Цааны хувьд бол гэх юм бол саний харуулсан тийм champion гэдэг цай бас байж болно. School заавал champion гэхгүй Казахстаны логотой бас сайн байж болно. Бид дээр гоё лайк, subscribe хийгээрэй. Гойдүүлээ Монголоо болох гэж байна. Баргийн имжлэг постлж явахад баг 1000 болцсон ч магадгүй. Гэхдээ тэгээ хэдүүлээ гоё 10,000 хүрээд Mystery Box хамтдаа задлцгаая. Тэгээ дараа имжлэг болслаа. Түр bye guys. Peace out.